Дархан хотын захирагчийн орлогч Батбажар хүнс хөдөө аж ахуйн газрын дараа ган болдноор орхон суманд ажиллаж ургац сураалтын үйл явцтай газар дээр нь танилцлаа. Энэ жилийн ургац сураалтад 700 гаруй ажиллах хүчин шаардлагатай гэсэн захиалгыг аж ахуйн нэгж иргэд ирүүлсэн байна. Аймаг орон нутаг ихтэйд мэрэгжлийн сургуулиуд аж ахуйн нэгжүүд гурвалсан гэрээ байгуулснаар оюутан залуучууд намрын их ажилд хүч нэмэн ажиллаж байна. Одоогоор ургац сураалтад аймгийн хэмжээнд Дархан өргөө политехникийн коллеж, Мандах бүртгэл, Хүмүүнлэг, Дархан дээд, Дархан хөдөө аж ахуйн сургуулийн харьяа, агроэколог, бизнесийн сургуулиудаас нийтдээ 700 гаруй оюутан ажиллаж байна. Яг орхон суманд бол 5 ихтэй сургуулийн 450 гаруй хүүхдүүд ажиллаж байна. За өнөөдөр манай энэ ажлын хэсэг бас энэ дээр ирж газар дээр нь танилцж байна. Тэгээд хүүхдүүд маань бол одоо хоолунд гайгүй байна. За мөн одоо байр савны хувьд улаахан даарч хөрж байгаа малга байна гэж багш нартай бас уулзлаа гэсэн ийм зүйл хэлж байна. Одоо манай энэ ажлын ногоо хураалт хийж байгаа бас манай тариаланчд байна. Бас одоо юун дээр бол хүүхдүүдийнхээ хөдөлмөрт бас нэлээд талархалтай хандж байна. Оюутнуудын өдрийн хөлс өмнөх жил 50 мянга байсан бол энэ жил 60 мянган төгрөг болжээ. Тэд өдөртөө 20-оос 25 шуудаа ногоо хураах нормтой. Хоол ундны тал дээр оюутнуудын сэтгэгдэл харилцан адилгүй байсан бол байр болон бусад зүйл асуудалгүй гэж ярьлаа. Ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгж иргэдийн аль нь ч талбайдаа байр бэлдсэн өдрийн 3 хоолтойг хэлжээлээ. Ургацын талбай зөвхөн оюутан залуучуудаас гадна хугацаа цэргийн албан хаагчдад ажиллаж байна. Ихтэйд сургууль коллежийн оюутнууд 7-оос 9 хоногийн хугацаатай ажиллах гэрээтэй. Эхнээсээ ажил хоногоо дуусхан зарим нь буцаж байлаа. Би Тэгэрэн зураг онтглийн хугацаа цэрэг албаа гэдэг. Тэгээд энэ талбай дээр 8 сарын 24-с ирээд сар гаргалж байна. Ингээс нэг ахлагч 65 хөтөлбөр авч ирсэн. Нийт тал тариалсан талбай нэг 46-7 газар тариалагдсан. Тий одоо ямарч байсан сонгоноо ураагаа дууссан, өргөс тэмэх дууссан. Ангиар ирсэн. Тэгээд ирээд гайгүй л тийм дэжгүй. Өмнө нь юу нь явдаг гэсэн болохоор дэжгүй нэг ядарч матраагүй л. Манайх энэ жил 45 га талбайд ловн сонгон, байцаа, шармаж хөрмөн жинсэн 5 төрлийн ногоо тарьсан. Одоогийн байдлаар манад 26 оюутан Дархан өргөөгийн 15 цэргийн албаа агч нар ажиллаж байна. За хүүхдүүд маань ерөнхийдөө сайн айл нь ч гэсэн дайггүй айл ер нь бол бүх юм таалагдж байна. Манай сургууль Дархан политехник коллежийн 1-р байраас би 26 оюутан хариуцж хурж ирсэн байгаа. Манай Авдоржит гэдэг улсын тэргүүний дараалан 12 онд болж ирсэн. Нийт 21 га талбайд тарьж байгаа. Энэ талбай дээр маань 12 га байгаа. 42 оюутан 2 багштай хариуцаад ажиллаж байна. 20 хүүхэд байхалж ирсэн. 2 дугаар курсын оюутнууд байгаа Дархан политехник коллежийг уушнаар уурлал уурхай эрчим хүчний сургууль. Өдрийн хоолны порс норм болов хангалттай сайн байгаа. Тэгээ бид нар би хүүхдүүд авч явж болох хаана онох бол яах бол зотрох болов даарах болов гэсэн чинь үгүй дулаахан байр бариад бэлтцсэн байшин донж байгаа болохоор илүү тавлаг тухтаа байгаа. Дархан уул аймгийн хэмжээнд энэ жил 18 мянга орчим га талбай төмс хүнсний ногоо үр тариа тариалсан. Одоогоор төмс хүнсний ногооны хураалт 60 орчим хувьтай байна. Зуншлаг гандуу ургацын болцод тааруу байснаас хураалт хойшилсан ч ажиллах хүчний асуудлыг хамтран шийдвэрлэснээр аймаг орон нутгийн ногоочид тариаланчид ургацаа хэд хүйтрэхээс уртаж хураах боломжтой гэв.